гэдгийг сайхан харж ойлгодог. That it's up to us what will happen. За юу тохиох вэ гэдг нь биднээс өөрсдөө шалтгаална гэдгийг дурдаарай. Former thoughts, words, and actions became our present state. За өнгөрсөн үеийн бодол санаа, хэл яриа одоо 3 үднээс үйлдсэн бүхэн бидний өнөөгийн амьдран ахуй нөхцөл. And right now we are sowing the seeds for our future. За яг өнөөдөр бид идэггүй энд хожим хойдын амьдралынхаа нөхцөлийн үрийг тойруулж байна. Finally, we see the reasons for working with mind. За ингээд бид сэтгэл оюунаа дадуулах ийм одоо учир шалтгааныг одоо таньж мэдлээ. Enlightenment is timeless highest bliss. Төгсгийгээр үг гэдэг бол цагдашгүй дээд жаргалан юм аа. And we cannot benefit others while confused or disturbed ourselves. За хэрвээ бид өөрсдөө эргэлзээ сэтгэлийг агуулж эндүү ташаамгаан бодонд төөрөх юм бол бусдын төсөйг бүтээх арга байхгүй. We now open up to those who can teach us. За тэгээд бид одоо бидэнд номыг зааж чадах тэр бүхэнд өөрийн сэтгэл оюун зэргийг одоо нээх боломжтой боллоо. To bring all beings to enlightenment, we take refuge. Хамаг амьтныг төгсгийрлийн хутагт хөдөлгөхийн тухайд бид аврал одуулахын зөвлөлийг үйлддэг. In the Buddha mind's full development. Юунд аврал одуулах вэ гэхээр Бурхан багш за түүний төгс гэгэрсэн тэр сэтгэлд авралыг одуулдаг. In his teachings which bring us there. За энэ сургаал бол биднийг тэрхүү төгс гэгэрэлд хөтлөн өргөдөг юм аа. In the Bodhisattvas, our friends on the way. Бодисаттва нар бол бидний одоо төгс гэгэрхэн мөрийн туслагч нөхөд юм аа. And especially in the Lama. За мөн ялангуяа одоо лам багш нар маань хамгийн гол туслагч нар. Here the 16th Karmapa. За энд 16 дугаар дүрийн гармава. He unites blessing, methods, and protection. За тэгээд 16 дугаар гармаа бол одоо айцтэд арга өмг түшиг энэ бүхнийг одоо нэгтгэж is needed for our fast development. Нэгтгэхэд тэгээд энэ бүхэн бол бид одоо оюун ухааны, оюун санааны хувьд хурдан ахиж дэвсэх, энэ ахиж дэвслэлд хэрэгцээтэй бүхнийг өөртөө нэгтгэн агуулж байна гэж бодоорой. The conditioned world dissolves into space. The conditioned world dissolves into space. Энэ дэлхийн одоо бүх нөхцөл байдлууд огторгойд одоо шингэн уусаж байна гэж бодоорой. Think of a piece of ice that becomes some water, and this then becomes dust and disappears. Одоо яг энийг одоо та бүхэн хэсэг мөс аягтай усанд одоо бүрэн уусаж нэгддэг зүг байдлаар үлгэрлэн бодож бисгаарай. The conditioned world now dissolves into space. За тэгээ энэ нөхцөлд одоо энэ ертөнц бүхлээрээ огторгойд уусан нийтлээ гэж бодно. And we rest in this vastness. За тэгээ бид энэ их хязгааргүй өргөн уудам огторгойн донд ажиллаж байна гэж бисгана. In front of us appears a golden transparent form of the 16th Karmapa. За бидний өмнгийн огторгойд 16 дугаар гармавын дүр A radiant field of energy and light. Тодорч байна гэж бясалгана. Бие лагшин маш тийм тунгалаг тодорхой алтан дүртэй. За гэрэл гэгээ сацран гоё ийм сайхан дүр тодорлоо гэж бясалгана. Karmapa wears a black crown. Гармавын гэгээн тэргүүндээ ёслолын хар малгайгаа насаасан. The shape of which can awaken mind's deepest awareness. Малгаан дүр хэлбэр бол бидний сэтгэлийн үндх тэр мэдэмсэр
ухамсарыг сэргээхэн ийм дүр байна. His face is golden and mild. Түүний нягуур нь алтан байна. Тэгээ их сайхан He sees us, knows us, and wishes us everything good. тэгээ биднийг тэрээр их илэрхий болгоож бид бүхнийг одоо таалалдаан бүрэн дүүрэн үзэж харж за бидэнд дандаа сайн сайхныг хүсэж байна гэж Finish. His hands hold the torch and the bell crossed at his heart. Мотрыг чэйжэндээ зөрүүлээд очир хонх барьсан байна, болгосон байна гэж. They express a state of compassion and wisdom inseparable. За энэ зөвхөн тус газараа очир лямпа зөрүүлсэн нь бэлэг бэлгүүн болоод seated in meditation posture, he is surrounded by light. Бэлэг бэлгүүн болоод энерги нэгүүлсэд нь одоо гагцшгүй нэгэн хамт юмаа гэдгийг бэлэгдсэн байдаг. За тэгээд бяцлаглалын дүр байдлаар задарч түүнийг хүрээлээд асар их гэрэл цацрангуй гэрэл цацарч байна гэж бодно. Karmapa unites space and bliss and is the activity of all Buddhas. Кармаын гидэн огторгоо хийгээд амгалан за тэгээд бүх бурхтын зохиол тойролыг нэгтгэн өөртөө агуулсан байна гэж бодно. His essence is there whether a clear image is perceived or not. За тэгээд энэ одоо төрхийг маш тодорхой ургуулan бодож чадсан чадсанаас нь хамаарат түүний одоо мөн чанар огшин энэ бодтой оршин байгаа шүү гэж. We strongly wish to accomplish his enlightened qualities. Тэгээд бид түүний одоо энэ төгс гэгэрсэн эрдмийг бүтээхийг үнэхээр хүсэж байна. For the benefit of all beings. Хамаг амьтны төсвийн тулд одоо энэ эрдмийг төгс бүтээхийг үнэхээр хүсэж байна гэж бодоорой. Karmapa knows our wish. Кармагийн гэгэн бидний хүслийг итгэж болгож байгаа гэж бодоорой. Итгэж болгоогоор he smiles and comes ever closer through space. За тэгээ маш сайхан мишэлзэнгүү дүрээр нэмсэглээд бидэнд he is now in a pleasant distance in front of us. За яг бидний одоо өмнө маш тийм таатай сайхан зохицсонгүй зайд одоо бидний өмнө бодтой оршиж байна гэж хэлсэн. And we talk to him, we ask for his blessing. За тэгээ бид түүнтэй харилцаж түүнээс адис төдий хүсэмжлэн байна гэж. Dearest Lama, essence of all Buddhas. Хамаг бурхтын мөн чанар болсон багш минь. Please show us the power that removes the ignorance and obscuration of all beings and ourselves. Би тэргүүтэн хамаг амьтны монголын харанхуйг гүнээс нь бүрэн дүүрэн ариусгах тэр эд хүчийг үзүүлэн сойрхож хайрлаа. Let mind's timeless light be recognized inside us. Бидний хүн дотоод дах a strong light radiates from between Karmapa's eyebrows. Цаглашгүй бидний дотоод дах цаглашгүй их гэрлийг одоо мэдрүүлж хайрлаа. За энэ үед маш их тодорхой зэрэг enters the same place in our forehead. Кармагийн гэгэний одоо хоёр хөмсгний дундаас цацран гараад за бидний одоо яг энэ магнитах яг ижил газар руу нэвтрэн орж байна гэж бодно. Our head is filled with powerful clear light. За бидний одоо тэр хүнд одоо энэ их тодорхой гэрлийн ид хүч бүрнээ дүүргэн цацруулж байна гэж бодно. The light dissolves all disturbing impressions in brain, nerves and senses. Тэгээ энэ гэрэл бидний сэтгэл дагуулгадах бүх хортмон сэтгэлийг одоо ариусган хөлтүүлж байна гэж бодно. All causes and imprints of harmful actions disappear. Тэрхүү нэгдэлтийн үр хөрөнгийг хүртэл сайтар ариулгаж байна гэж бодно. And our body relaxes. And our body relaxes. За ингээд бидний бие маш сайхан одоо тайвширч амралангүй боллоо гэж бодно.
becomes a conscious tool for protecting and helping others. За тэгээд бидний бие бол маш тийм мэдэмсэр сайтай өөртөө болоод бусдад тусыг бүтээх ийм хэрэгсэл багаж хэрэгсэл байгаа юм боллоо гэж бодно. We retain the clear light for as long as we wish. За тэгээд энэ тодорхой гэрлийг бид одоо яг чадхын хэрчнээгээр хүсхийн хэмжээгээр удаанаа агуулсан гэж бодлоо. And experience the syllable Om. Хөрөнгө үсгийг хөрөнгө уншиж одоо мэдэрхийг жамана. We hold the light and vibration the best way we can. За тэгээд энэ хөрөнгө үсгийг одоо авинаас гарч байгаа энэ боловсрыг одоо мэдэрхийг бас хичээгээрэй. Болгоно. Emanating from Kamapa's throat, a radiant beam of red light streams out. За ингээд одоо гармаан гэгэний хоолой бүртнээс тодорхой хурцын улаан гэр цацран гарлаа гэж. It enters our mouth and throat. За ингээд бидний одоо амаар ам хоолоогоор нэвтэрч байна гэж бодно. The light dissolves all difficulties in our speech. За энэ гэрлээр бидний одоо хэл ярианы үүднэрх бүх одоо барцад цаад эвэршээл бэрхшээлийг өрний арилгаж байна гэж. All impressions of harmful and confused words disappear. За мөн бүх одоо тийм хатуу ширүүн үгнээс үүдэлтэй тэр үр хөрөнгийг бүртэл өрний ариусгаж байна гэж бодно. And we become conscious of our speech. За ингээд бид өөрсдийн одоо хэл өгүүлгүй хэл ярианы тухайд бүрэн мэдэмсэр ухамсартай боллоо гэж бодно. It's now compassion and wisdom, a powerful tool for benefiting others. За энэ одоо инэрх нэгүсэл бэлгүүн за мөн бусдын төсийг бүтээх маш эд хүч бүхий ийм хэрэглэгдэх хүн боллоо гэж бодно. Along with the red light, we experience the syllable. Маш сайхан гэдэд скийг мэдэрнэ. Хөрөнгөсөг We hold light and vibration. За тэгээд энэ гэрлээс хөрөнгөсгээс цацрах гэрэл өгвөл энэ үсгээс долгох долгионыг одоо мэдрэн нислгаж байна гэж бодно. From the heart level in the center of Kamapa's transparent body, an intense blue light shines out. За гармаан гэгэний одоо бодлого тунгалаг лагшны зөвхөн тус газраас хөх гэрэл цацран гарлаа гэж исгаарай. It fills the middle of our chest. За тэгээд энэ гэрэл бидний одоо цээжин биеийг бүхтэн дүүрэн дүүж байна. Everything harmful now leaves our mind. Everything harmful now leaves our mind. За тэгээд бидний сэтгэл дэх бүх одоо хортмоо сэтгэл бүхэн одоо ариуслаа гэж бодно. Disturbing feelings and stiff ideas dissolve. За хилэнцэг сэтгэлүүд буруу муу сэтгэлүүд бүгдээрээ уусаж шингэлээ. And our mind becomes spontaneous joy. За ингээд бидний сэтгэл аяар зөнгөөрөө ундрах баяр баясгалан боллоо гэж. It's space and bliss inseparable. За ингээд энэ бол хоёр үгүй огторгүй хийгээд амгалан болж байгаа. Hold the light and the vibration. За ингээд энэ гэрлийг мэдэрч энэ долгионыг мэдэрхийг хичээгээрэй. All three lights enter us at the same time. За ингээд энэ гурван зүйл гэрэл нэгэн зэрэг бидний биед нэвтрэн орж байна гэж сэтгэхээрээ. Clear light fills our head. Тодорхой цагаан гэрэл бидний магнагаар толгойг бүргэж байна. Толгой. Red light our throat. За улаан гэрэл бидний хоолой аманд. And the blue light our heart center.
За тэгээд хөх гэрэл нь бидний зүрхэн үртийг дүүргэн төлж байна. We rest effortlessly in Karmapa state, the oneness of all phenomena. За тэгээд бид ямар ч одоо шамдал өгүүлгээр гармавын гигэн луга адил хамаг юмс луга хагцлаагүй нэгэн And we hold the three lives тэр together. хотогт одоо ажиллаж байна гэж бэлтгэн. За тэгээ бид энэ гурван гэрлийг гурвуулангийн зэрэг одоо мэдэрч хүртэж байна хэмээн сэтгэн. We now use the mantra Karmapa Chena. За одоо бид кармава чино гэдэг энэ тариныг бид өрнөдөрнаа явуулна. It means power of all Buddhas work through us. Энэний утга нь юу юм бэ гэхээр хамаг бурхтын эд хүчин одоо биднээр дамжнаа. Karmapa Chena. In front, Karmapa's golden form and his black crown dissolve into rainbow light. Өмнгийн өвтөр бодох кармава гинэний алтан ингээд дүр дагшин түүний хар титэм